Тэгээ яалсан зүйл шууд ахаас өмнөнийг марччих. Ой. Энийг харуулах гэсэн шүү дээ. Тийм. За одоо ингэ тэг яалсан бол угаашаа орцоо. Хамгийн сайхан залууг надад өгсөн шүү дээ. Самбасан та бүхэнд энэ дөрөвнийг өгье. За Crypto Research-ийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За тэгээд биткойн түүхэнд анх удаага $100,000 гэдэг босгыг давлаа. Баярт мэдээ болж байна. Тийм. Энэтэй холбоотой бас хэд хэдэн зүйл бас сахтал дээр болсон байна. За яг 100,000 хүрэхэд нь яг юу нөлөөлөв? 100,000 хүрсэн яг мтэйг болонгууд Donald Trump-ийн томилгоотой холбоотой тайлбарлаж байгаа. Donald Trump бол ерөөхдөө болсон үеэс эхлээд Gary Gensler-ийг бол албан тушаалаас нь буулгана гэж ярьж байсан. За тэгмүүд Gary Gensler-ийн угаасаа энэ албаны хугацаа 1 сарын 12-нд дуусч байгаа юм ирэх хүний. Тэгмүүд онд нь хэнийг томилох вэ гэгээд энэ дээр нь болонгууд би нэр мчгээ багтсан байх та. Уулын цээжилсэн байсан юмсан. За ямч байсан өөрхөн зөвлөлөр бол David Sachs гэдэг хүнийг томилсон. Энэ хүн болонгууд Donald Trump-ийн өөрх нь AI болон крипто хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа. Юугаар нь болонгууд SEC буюу санхүүгийн төсөл хороо, за үн цаасны арилжааны хороо ч юм уу те. Яг энэнийх нь Gary Gensler бол орлохоор Paul Atkins гэх хүн томилдохоор болж байгаа. За энэ хүн болонгууд бас дижитал технологи, криптог бол ерөөдөө Америк нэгдсэн улсын ирээдүйн өсөлт хөгжил нь бол бүрэн төлөвлөлтөд чухал зүйл юм а гэж үздэг. Хуучин George W. George Bush-ийн үед болонгууд бас санхүүгийн хорооны өдөртөн ажиллаж байсан юм туршлагатай юм билээ. За энэ мэдээллийг бол ерөөдөө 100,000 доох 100,000 руу хүрэх төр огцон хүчнэлсэн гэж эхэлж үзэж байгаа. За яг тэгвэл нэг хүнийг томилно гэж зарчлын дараагаар болонгууд XRP-ийн CEO Brad Garlinghouse бол бас энэ хүнийг бас ингээд ер нь бол ингээд таатар хөрлөж авч байгаа тухайг жиргсэн байсан. Араас нь Coinbase-ийн одоо хууль зүйн хариуцсан захирал гэх юм уу да. Бас энэ хүнийг бас нэлээд өндөр хүлээлттэй байгаа шүү гэдгийг бас мэдгдсэн байсан. Тэгээд энийг бол 100,000 хүрсэн мэдээ гэж үзэж байгаа. За тэгээд биткойнтой холбоотой өөр сонирхолтой олон юм гарч ирлээ. За биткойн болонгууд 2009 оноос хойш одоо 16 жилийн дотор $2 триллион төрсэн ийм хөрөнгийн шинэ төрөл болж байгаа юм байна. За Apple-ийн хувьцаа бол 42 жил болж 2 триллионы үнэлгээнд хүрч ирсэн. Amazon бол 29 жил юм байна. Тэгэхээр шинэ рекордыг бас биткойн эзэмшиж байгаа юм шиг байна. Тий. Өөрлөж тий. Дээр нас бүх ETF-үүдийн бас түүхэндээ дамжлыг хийсэн баха тий. Маш хурдан хэмжээний мөнгө төлрөөс татан төлөөсөн бас тийм. Нилээн волюм сайтай ETF-ээр тодорсон байна шүү дээ. Тэгэд биткойны доминансыг бас энэ дээр дурдсан байлээ. Биткойн доминанс гэдэг бол крипто руу ер нь орж байгаа нийт мөнгө урсгалын 52.6% нь бол биткойн руу орж байгаа буюу та крипто багц бүрдүүлж байгаа бол тэр хүн заавал биткойныг авдаг. Тэгэхээр энийг авахгүйгээр багц бүрдүүлэх нь бол маш өссөн дэрсэлтэй шүү гэдгийг цогц дурдсан байлээ. За тэгээд энэ дээр за NXT яг энэ хэсэгт оруулчих واخ. 2009 он гарснаас хойш ер нь бол төдийлөн нэг сүртэй хүмүүс тоож ярьдаг байж байгаа 2011 оноос биткойныг зохион байгуулсан хүн алга боллоо гэдээ ерөөдөө хэвлэл мэдээлэлээр бас бичигдэж эхэлсэн юм байна. За тэгээд ерөөдөө бол дандаа сөрөг талаас нь бичдэг байсан. Forbes, New York Times, Washington Post, Bloomberg, CNN, The Financial Times гэдэг дандаа л ер нь ингээд муу талаас нь бичдэг байж хаад 2020 оноос энэ ингээд бас нөгөө талын оо сайн талаас нь бичдэг оо мэдээнүүд ихсээд дээрэс нь Cointelegraph бол одоо бусад яг крипто дагнж бичдэг ийм байгууллагууд үүсэнтэй холбоотойгоор зах зээл дээр бас арай эргээд үүж эхэлсэн юм байна. За тэгээд тэгсэн чинь Financial Times-ийн AlphaWhale гэдэг одоо юу хаяг байт юм байна. Энэ болонгууд ингээд өдөртмийн мэдээнийг ингээд хүргээд явж бас Financial Times-ийн хаяг. Энэ дээр болонгууд за хэрвээ ямар нэгэн байдлаар өнгөрсөн 14 жилд бидний мэдээг уншаад та нөгөө одоо явагдаад байгаа энэ одоо нэг юмыг аваагүй бол уучлаарай гэхдээ зүгээр ингээд тоон өссөн багт л нэг ийм гоё мэдрэмж төрж байгаа шүү гэдэг. Бараг уучлахгүй юм шиг юм бичсэн байсан. Тэгээд энэтэй холбоотойгоор бас крипто гэдэг Ponzi схем гэж ярьж байсан. Одоо бас нэг мөнгөс нэгэд ахмах бол бас уучлахгүй хэвчтэй юм шиг шүү дээ. Дэлхийн нийтээр бас уучлахгүйгээд эхэлж шүү дээ. Яд ахгүй. Тэгээд дашин дурдад хэлчихэд нөгөө нэг Facebook-ийн бас нэг группээр дамжуулаад яг биткойн унж чад койн авсан хүмүүс өөрөн бөгөрөөгөө амар их дойлдог гэсэн. Тэгээд сүултээ удахгүй өөрөө Shiba Inu яриад залгаалцсан шүү дээ. Тийм байна. Тэгтээ яг хүн бас алдаж болно л да тий. За нэг иймэрхүү юмнууд бас зах зээл дээр болж өнгөрсөн байна. За тэгээд Donald Trump-ийн тэр нэг зөвлөгөө томилогдож байгаа
Тэгээд David Sachs гэдэг хүн болонгууд өмнө PayPal-ын одоо сүүл ажиллагаа хариуцсан захирал байсан юм шиг байна. Өдөд халамж бол байсан. Тэгээд би болж одоо stablecoin point талдах шүү дээ. Тийм. Тэгээд All In Podcast гэдэг подкастын co-host. За энэ подкастн дээр болонгууд ерөнхийдөө эдийн засаг технологи улс төр токер хүртэл ирдэг. Энэ сониосч үзэл сонирхолтой подкаст байгаа. За ийм юм болж өнгөрчээ. За бас өнгөрсөн 7 хоног ч юм уу. За одоо ерөнхийдөө сүүлийн 14 хоногийн турш юу болж байна вэ гэхээр за биткойн өсөж байна, сайхан байна. За хүн болгоны хүлээлт альткойн season зэвэ гэж асуулт байсан бол за өнгөрсөн 2 хоногийн хугацаанд бол маш их хэмжээний альткойнууд бол дэше өслөө тий. За жишээ нь BNB, XRP, Solana гэдэг юм. Эдгээр койнууд бол маш их өндөр өсөлтүүллээ. За дээр нь яг мэдээж энэ зах зээл дээр том байр суурь эзэлдэг бас мем койнууд бас нэлээд их өндөр өсөлтүүдийг үзүүллээ. Бас өөрөөр чанартай гайгүй төслөөс нэлээд өндөр өсөлтүүдийг үзүүлсэн маш шүү дээ. Тэгэхээр одоо бас нөгөө одоо CC-гийн бас байр суурь мөртөө бас би саналаа дан. Одоо энэ мем койн гэдэг зүйлээ одоо нэг жоохон болохгүй бол энэ өөрөө крипто гэдэг энэ индустриг авч нэг жоохон муухан харагдуулаад байгаа зүйл нь өөрөө бас мем койнлоод байл та. Ямар ч төсөл байхгүй зүгээр л одоо гэмблдэж маягтай зүйл одоо шүү. Ихэнх хүмүүс мөнгө алдж байгаа, зарим хүмүүс нонж мөнгө олж байгаа. Тэгэхээр одоо илүү мем хийхээс илүүтэйгээр илүү яг шанартай төслүүд рүүгээ хөрөнгө оруулалт хийя гэдэг талаар бас би бас нэг тиймэрхүү байр суурьтай байгаад. Гоё байр суурь байна тий. За тэгээд 100 мянга хүрчээд бас 19.5-40 бас огцон уналт. За уналт гэж хэлж бас хэцүү юм да. Яг тэгэхээр нөгөө нэг хэрвээ та өмнөх одоо 68 69 мянга хүрчээсэн төвшин харах юм бол өсөлт нь ингээд араас надаас 20-30% уналтуудтай явжсэн байна. За өчтөрөх чинь бол нэг 103-аас 90 мянга хүртэл унсан. За нэг 10% хүрэх юм уу нэг тийм өсөлт тийм л уналт байгаа. Тэгэхээр энэ зах зээл яг энэ удаагийн бас буудлага гэдэг байгаа. Энэний онцлог нь болонгууд яг өмнөх шиг амар хүчтэй уналт юусэн авч ирэхгүй. Тэгээд тэр ингээд айгу хүлээгдэт байна. Тэгээд эсрэгээр солонгос бол айгу хүчтэй унсан мөлий. Тэр юу болоо гэдэг тэгэхээр ерхийлэгч нь болонгууд нөгөө нэг онц байдал гэж ярьдаг шүү дээ одоо зарлаад. За түүнтэй холбоотойгоор зарим нэг хүмүүс бол энэ бол зах зээл дээр зарах одоо захиалгыг хэрүүж ирсэн. Хамгийн гол нь нөгөө нэг liquidation одоо юу гэдэг юм авах захиалга нь хангалттай их байгаагүй улмаас зарах захиалга огцон мочрээд нөгөө авах захиалгууд байхгүй учраас шууд ингээд доош үнэ цөмөрж унсал юм байлээ л дээ. Тэр нь бол ингээд 65 мянга хүртэл унсан юм билээ яг энэ яг транс байдалтай холбоотойгоор. За тэгээд XRP-гийн ETF-ийн дөрөвт төсөлтийг Wisdom Tree гэдэг газар гаргасан байгаа. За тэгээд XRP болонгууд RLUSD гэдэг stablecoin бас гаргаад туршиж байгаа. Оны сүүлээр нь баг бэлэн болчихно гэдэг амжихгүйгээр галан 10 оны ихэр ч юм уу нэг сар хавцаа бэлэн болчих юм шиг үлээ. За ийм мэдээллүүдийг бас хийсэн байна. Одоо бол тэгээд шинэ төсөлтөөс илүү хуучин одоо нэг 100 хавар хийсэн одоо airdrop-ийн таскуудаас орж төслүүдийн coin үлгүүдээс сууж байна. Тэгээд хамгийн одоо ойрд барбанс тавьж магадгүй гэж ярьж байгаа нь бол одоо move гэдэг төсөл бас яригдчихэж байгаа юм байна. Тэгээд хэрвээ та бас юу NFT ярьж ирсэн бол Magic Eden дээрээс Mi гэдэг coin бас танд airdrop-оор өгсөн байх магадaltaй. Тэрийг бас шалгаад үзээрэй. Atom stake-лж байгаа бол тэгээд Alias гэдэг airdrop бас байх шиг үлээ. Тэрийг шалгаж үзээрэй. Saga stake-лжсэн ба Saga дээр чинь бас 8 дахь airdrop одоо тараалтнаас эхэлсэн байлээ. Тэрийг шалгаж үзээрэй. Одоогийн байдлаар бол нэг ийм байна. Энийг шалгахын тулд нөгөө Kepler гэсэн wallet-ын дотор Atom заавал stake-ийг шатгалсан байх хэрэгтэй байна шүү дээ. Тэрнээс нөгөө Binance дээр чинь Atom Saga гэдэг юм хадгалах юм бол ямар ч одоо airdrop-д оролцох боломжгүй. Тэгэхээр та бүхэн хэрвээ Atom за Saga stake хадгалж байгаа hodl хийж байгаа бол Kepler гэсэн wallet татаад тэр wallet-ын дотор тодорхой coin-уудаа stake хийснээрээ энэ airdrop бас авах боломжтой гэдэг бас анхаараарай. Тэгэд одоо нөгөө нэг алцсны эхэлчлэр чи одоо ингээд хинч хамаагүй ямар нэг coin нэр хэлдэг coin угаас өсчлээ гэдэг цаанаас хүн болго авч идэг. Дөөж шах. Дөөж ч одоо бүр угаасаа өсчлөө тий. Дахиад өсчих магадгүй. Дөөж төр бол $1 гэдэг зүйл яриад лээ. Одоо биткойны 100 мянга гэдэг таамаг угаасаа өгсөн байсан хүмүүс нэр хэлсэн мэт гэдэг юм амар хэрж байгаа. Харин хэлсэн шүү дээ. Эсвэргээр өөр хүмүүс болонгот одоо 25 онд 200 мянгад үнд хүрнэ гэдэг зүйлийг бас ярьж эхэлсэн байлээ. Prediction гараад хэлсэн шүү дээ. Одоо бас нөө Trump нэг сар гаргаад тангараа өргөн. За мэдээж тэгэхээр Trump ажилдаа орлоо. За Trump-ыг дагаад хэн ажилдаа орох вэ гэхээр Elon Musk ажилдаа орж ирэх байх тий. Тэгэхээр Doge гэдэг бас нэг департаменттай болцсон шүү дээ. Тэгэхээр магадгүй бас Trump тангараа өргөөд Elon Musk ажиллаа авах үеэр бас магадгүй Doge-ийн ханш хөрхөөс авч магадгүй. За өнөөдөр орой 9:08 цагаас non-farm мэдээ байгаа. Тэгэхээр тийм учраас non-farm мэдээгээр за криптод нөлөөлөхгүй гэж бас үзэхгүй ч гэсэн тодорхой хэмжээний зах зээлд айхтар савлаа үүсдэг учраас арилж яаж байгаа юм болоо бас тодорхой хэмжээний
риск менежменттэй арилжаанд ороорой гэж хэлмээр байна. Одоо тэгээд Владимир Путин өөртөө одоо ингээд биткойн тухай ярьдаг болсон байна шүү дээ, тий. Тэгэж сонирхолтой. Криптог хэн хоригдож чадах юм бэ? Тэгж чадахгүй шүү дээ. Засгийн газрууд бол нийлэхгүй бол ярьсан тий. Ийм зүйл ярьдаг болсон байна. Одоо тэгээд Microsoft-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр Michael Saylor нэг 3 минут хэлдэг тайсан байлаа, тэр бичлэг нэвтрүү тавигдсан. 50-50-аас тавьсан тий. Тийм тавигдсан байлаа. Тэр слайдыг бас нэг орчуулад видео болгож хүрэх гэж үзнэ чадвал тэн дээр бас их сонирхолтой зүйл ярьж илээ. Хэрвээ одоо биткойныг Microsoft хувьцаа эзэмшигчдийн хурлаараа өртөө зөвшөөрөөд худалдаж авч эхлэх юм бол хувьцааных нь үнэнийг одоо ингээд $584 ихсэх энэ потенциал бол байгаа шүү. Тэр биткойн танах баланс шийдэн дээр нэмчих юм бол гэдэг. За тэгээд энэ бичлэгийг үзээд хэрвээ Монголд байгаа танай компани биткойныг бас худалдаж аваад компанийнхаа баланс шийдэн дээр нэмье гэдгсэн чинь нэгтгэн бодлого бүртгэлийн стандарт дээр асуудал үүснэ гэж бодож байгаа бол одоо тэр нэгтгэн бодлого бүртгэлийн IFRS стандарт нэр бас биткойныг хэрхэн яаж бүртгэх вэ гэдэг зөвлөмж аль дээр гарцсан шүү гэдэг компани захирлуудаа хэлье. Манайх бүгд хідэн захилж байгаа тийм. Тото яриад. За ингээд энэ хөрөх миний мэдээлэл бол энэ хүрээд дуусч байна. За ингээд та бүхэн крипто дээр арилж байгаа бол Binance BTC сонгож арилж байгаарэ. За мөн Forex дээр сонгож байгаа XM болон Motgson брокер таандж ажилладаг. За өөрийн хөрөнгөөр арилж байхгүй фандын назармаар байна гэх юм бол за Mot fund дээр крипто 100 гэсэн код ашиглаад тодорхой хэмжээний хөнгөлөлт хийх боломжтой байгаа шүү. За тэгээд Binance-аар хамгийн гол нь та бидний өгж байгаа линкээр бүртгүүлсэн арилжааны шүнтэлцээ 20% хөнгөлөлтөх байгаа. За тэгээд бидний бас Binance одоо энэ крипто зах зээлийн өсөлттэй байгаа үедэр хүмүүсээ зөв чиглүүлж аваад давхар реферал гэсэндээ олон өмнө бүртгээрэй гэдэг хэлсэн шүү. Тэгэхээр та бүхэн бас тэр захиасыг биелүүлээрэй. За ингээд техникийн анализын болон дугаар шууд орцгоё. За юу цаана за техник шинжилгээ тавтаа морил. За тэгэхээр хэдүүлээ 2-7 хоногийн өмнө одоо яг сүүл яг шинжилгээ хийсэн. За тэрнээс хойш яг апдейтүүдээ хийгээ явчих. За тэр таамагуд манаас хэр явсан бэ гэх талаараас дүнэлтийг явчаа. За ямар ч хэдүүлээ Bitcoin dominance-аас эхлээд явъя. За Bitcoin dominance доошоо унжиж altcoin season эхэлнэ гэдэг юм ярьсан. За яг тэр шинжилгээний дагуу бол ерөнхийдөө бол маш гоё дээшээгээ шалгаад за түүнээс бол доошоо яг уналтын хөдөлгөөн бол оржсон. За одоо нэг сайн зүйл нь юу вэ гэхээр за энэ удаан үргэлжилсэн bearish дээр маань одоо яг Bitcoin dominance-ийг доошоо сэтэрж байна. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр за хүмүүс одоо Bitcoin-оос илүү мөнгө гаргаад за илүүтэйгээр одоо altcoin-ууд руу мөнгө хийх хандлага эндээс л харагдан. За энэ маань ингээд доошоо унаад эхлэх юм бол altcoin season одоо утгаараа сайхан эхлээд явах нэ. За ямар ч сайн энэ жижиг уналтын хувьд бол сөөхөн хэмжээний өсөлтүүдийг бол үзүүлсэн. За өнгөрсөн 2-7 оны хугацаанд бол за ерөөдөө бол altcoin-ууд бол дайггүй өссөн. BNB бас нэлээд сайн өслөө. Solana за тэр дундаа хамгийн онцлог зүйл гэх юм бол XRP бас маш сайн өсч чадлаа. За тэгэхээр одоо энэ уналтын хөдөлгөөнд гэхэд эдгээр altcoin-ууд ийм өндөр хэмжээний өсөлтүүдийг үзүүлж байгаа бол за үүнээс хойшоо дахиад энэ уналтын хөдөлгөөн орж ирэх юм бол за үлдсэн бас өөр altcoin-ууд руу нэлээд мөнгө орж ирэх болов уу гэсэн таамаг бол байна. Тэгэхээр одоо altcoin бол season бол алидийн ихсэн байна гэдэг тохиог бол би бол хувьдаа бол өөртөө бол эхэлжээ гэдэг одоо өөртөө ихтгэл үнэмшил түргээрээ сайхан итгээд явж байгаа. Тэгэхээр та бүхэн бас юу гэж бодож байна? Тэр талаараас бичээрэй. За Bitcoin 100 мянга гэдэг төвшинг бол даваад гараад ирчихсэн. За энэ ямар дүр зураг үзүүлж чад дэше гарсан бэ гэдэг талаар ярил. За энд нэг иймэрхүү гурвалжин triangle маягийн паттерн үүсчихсэн. За доороос ирсэн гурвалжин паттерн ерөөхдөө бол чиглэлийнхаа дагуу буюу ирсэн чигээсээ ерөөхдөө бол дэшиг өсөлтөө хөдөлгөөн орж гэлдэг. За жишээ нь одоо юу гэж хэлж байгаа нөхөр эндээс орж ирээд за нэг иймэрхүү гурвалжин паттерн үүслэх гэхэд ирсэн чиглэлийнхаа дагуу сэтэрчдэгэ гэж таамаг одоо магадлалын онд байдаг гэх юм уу. За эндээс жишээ нь ингэж явах юм бол за энд нэг иймэрхүү гурвалжин паттерн үүслэх гэх юм бол ерөөхдөө бол унж орж ирсэн гурвалжин паттерн доошоо орж ирэх магадaltaй байдаг гэж үздэг. За тэгэхээр яг энэ дагуу ерөөхдөө бол доороос дээш өсөлтийн чиглэлтэй орж ирсэн. За энэ гурвалжин паттерн бол дээрээ таад доороо шал. За энэ маань дээш өсөлтрээд за энэ дээрээс нь сая Trump-ийн шинэ томилготой холбоотой мэдээлэл гарснаас улбаатаагаар за нэлээд бас памп хөдөлгөөн орж ирсэн байна гэсэн сая мэдэн дээр бас ярьлаа тийм үү. За өчигдрийн үед за 100 мянга гэдэг төвшинг бол би одоо яг зөндөл хийсэндээ ер нь л биткойны хувьд хамгийн эмзэг зэг нь одоо юу болж байгаа вэ гэхээр за мэдээж 100k гэдэг төвшин бол одоо хүн болгоны анхааралд байгаа. Тэгэхээр 100k-д яг биткойн хүрсэн цагт бол нэлээд бас шокийн хөдөлгөөн орж иж магадгүй гэдэг юм нэлээд таамаг гаргаж ирсэн. За түүнээс хойш яг 100-аас дээш гараад
За хамгийн дээдлээ 104,000 дээр очоод за түүнээс хойш маш хүчтэй. Өчтөр ликвидит бараг хамсан маягийн үйлдэл болоо. За 13 орчим хувийн уналтыг үзүүлсэн байна. За мэдээж энэ орчин маш их хэмжээний арилжаанд орж иж байгаа. Маш их өндөр арилжаачтай одоо бүгд ашигтай байгаа. За энэ дээр бол мэдээж маркет өөригөө сайхан цэвэрлээд нэг сайхан ликвидит хамж өгөөд одоо илүү тайвширсан байдалтай байна, тийм үү? За энэ паттерн дээшээс тэрсэн, за буцаа доошоос тэрсэн үгүй юу гэхийгээд харах юм бол за энэ week-ээр бол доошоос тэрэгөө. За хэрвээ candle энд хаагдсан бол за харин эсрэгээрээ ястайг доошо чиглэлийн зүйл рүү ороод эхэлчих байлаа. За харин энэ дээр бол маш их хэмжээний liquidate хамсан. За мөн бас эндээс маш их хэмжээний хүмүүс тосч худалдаж авч байгааг энэ week-ээр харж болж байна. Ерөөсөө биткойныг 90,000 болоход нь ерөөсөө маш их худалдаа авалтыг орж аваад тэр доороо ерөөсөө шууд өсөлтийн хөдөлгөөн ороод ирчихсэн байгаа юм, тийм үү? За одоо 15 минут руу оруулаад харвал за одоо миний хувьд бол доороос long арилжаатай байгаа. Тэгэхээр би нэмж арилжаа хийхгүй байгаа даа. Хизээ харин арилжааныхаа маржиг нэмэх вэ гэж бодож байна гэвэл за мэдээж 100 одоо 98k дээр байна. За магадгүй энэ дээр ингээд нэг иймэрхүү тогтох маягийн хөдөлгөөн үзүүлээд байвал эндээс long арилжаа хийж болох юм. За эсэргээр бол ер нь одоо бол биткойн дээр би ерөнхийдөө бол айхтар long short арилжаа нээн гэж бол бодохгүй. Яг л биткойн бол одоо бол яг хүн болгоны хамгийн ихний хүлээлт бол 100k байсан. Тэндээ бол хүрчихлээ. Тэгэхээр одоо миний ганц фокуслж байгаа зүйл юу гэхээр Ethereum болон за бусад altcoin нууд дээр илүү фокуслж байгаа. За энийг одоо ярихын тулд Ethereum болон BTC хоёрын харьцаа байгаа. За энийг ярил. За бүр түүхэн датаг ингээд. За weekly-гээр харчих тийм үү. За энд юу болж исэн бэхээр за Bitcoin Ethereum хоёрын харьцаа. За эндээс дээшээгээ өсөлтийн хөдөлгөөн орж ирэх үед за Bitcoin ерөөхдөө бол за ханшийн доктортой хөдөлгөөнс гол ханш баг зэргийн уналтын хөдөлгөөнтэй байх үед Ethereum бол харин зөрөө сайн өсөлтийн хөдөлгөөнтэй байдаг. Тэгэхээр одоо нэг доминансаа бодох юм бол доошоос тэрчгсэн. Тэгэхээр хүмүүс одоо айлах altcoin-ууд руу хөрөнгө оруулалт хийх болов гэсэн хүлээлттэй. Тэгэхээр altcoin-ы хамгийн том зүйл нь юу вэ гэхээр одоо Ethereum байгаа даа. За тэгэхээр Ethereum магадгүй өндөр өсөлтийн хөдөлгөөн одоо орж магадгүй гэсэн хүлээлт бол байна. За урд нь түүхээ харвал одоо нэг иймэрхүү батэн энд ерөөд ингээ үүсчихсэн байгаа. За энэ бол 17, 16, 17, 18 оны өсөлтийн хөдөлгөөн. За тэгэх юм бол одоо ингээд Ethereum дээр харах юм бол за энэ өсөлтийн хөдөлгөөн анхны Ethereum-ийн pump-ийн хөдөлгөөн бол одоо яг энэ 17, 18 онд ингэж болж байсан. За энийг санийхаа харьцуултад харах юм бол за энэ өсөлтийн хөдөлгөөн маань бол анхны Ethereum-ийн pump байх нь. За яг all time high хийдэг хөдөлгөөний хувьд гэх юм бол энэ хөдөлгөөн байна да. Энэ хөдөлгөөн. Энэ импульс хөдөлгөөнөөр Ethereum all time high хүрч ирсэн. Тэгэхээр одоо Ethereum хизээ all time high хийх вэ гэдгийг таамаглая гэвэл за энэ паттерн байна. Энэ гурвалжин паттерн маань сайхан. За одоо ч цэвэрх явчих. За одоо ингээ харуул паттерн ерөнхийдөө бол одоо ингээ 3 шалгахаараа ер нь бол нэг стрэх тал руу ордгоо гэж одоо ярьдаг шүү дээ тий. Одоо энэ паттернууд яг сайхан 3 шалгачихсан. Тэгэхээр магадгүй энэ дээшээ стрэж магадгүй. Магадлалын онолоор бол. Тэгэхээр магадлалаар бол энэ дээшээ стрэнэ гэдэг маань за Ethereum бол дайггүй long арилжаа хийх боломжийг бидэрт өгөх болов гэсэн таамаг бол байгаа даа. За тэгэхээр би энийг дээшээ стрэх үед нь Ethereum-ыг харна гэсэн үг. За Ethereum-ыг харах юм бол Ethereum бас нэг жижигхэн таазан дээр тулчихсан байгаа. За weekly-гээр харж байгааг ойлгоорой. За энэ тааз, за энд тодорхой хэмжээний хариу үйлдэлүүд өгчсэн. Энд тааз, энд тааз, энд тааз. Тэгэхээр Ethereum BTC харьцаагаараа энэ маань дээшээс стрэг гараад ирэх юм бол Ethereum маань энэ тааз удаад байгаа цэгээ дээшээс стрээд за гоё pullback хөдөлгөөн ороод ирэх юм бол эндээс маш гоё long арилжаа хийж болж байгаа. Эндээс Ethereum дээр бол. За мэдээж all time high-аас дахиад шинэ all time high хийнэ гэдэг зүйл бодож байна. Тэгэхээр ойрын таргет бол 5200 гэсэн төвшин лөө Ethereum-ыг бол харж болж байна тийм үү те. Ягаад гэвэл эндээс орж ирсэн импульс хөдөлгөөн, correction хөдөлгөөн сэтэрлээ дараагийн импульс хөдөлгөөн орж ирнэ гэх юм бол 5200 орчим руу байх боломжтой харагч. Одоо ингээ харах юм бол мэдээж weekly-гээр ингээд харвал за мэдээж маш өсөлтийг үзүүлчихсэн байгаа. Тэгэхээр одоо эндэж хэдүүлэнд нь correction хэрэгтэй. Одоо эндээс шууд long арилжаанд орлоо гэхэд хэдүүлэнд нь stop loss яг айтайхан менежментлээд тавьчих хэрэг маш их хэмжээний том stop loss тавигдах гээд байгаа. Тэгэхээр хэдүүлээ энэ том таазыг Ethereum дэшээс trade энэ дэжгүй correction bullish pattern үүсгэх юм бол эндээс
long арилжаанд ороод за stop loss хаана тавих нь ойлгомжтой мэдээж. Bullish pattern-ийнхаа доор stop loss тавина. За мөн бас энэ таа зодоод байгаа энэ support resistance болж байгаа энэ цэгийнхаа доор stop loss тавиад дээшгээ TP ер нь бол open маягтай арилжаа хийнэ гэсэн ийм төлөвлөгөө байна. За мэдээж leverage арилжаа одоо сүүлийн нөхцлүүд дээр хийгээд амжилт олохгүй байгаа бол би одоо хэлээд байгаа spot арилжаа хийвэл зүгээрээ гэж лээ да. Dollar cost average гэд хийчихээ. Зөвхөдөө бол ингээд худалдаа авалт гэх юм бол дундаж ханшиж одоо энэ дээр худалдаа авагдсан байна шүү дээ. Одоо чинь энэ дээр худалдаа авал дахиад дундаж ханшиж энэ дээр болно. Дахиад дэшээ өсөө дундаж ханшиж чинь энэ дээр болж тийм. Ямар нэгэн байдлаар дундажлаад аваад авах юм бол стил одоо сайн урт хугацаанд хөрөнгө оруулж чадах юм бол мэдээж ашигтай байж чадчихна гэдгийг бол крипто дээр харж болж штэ. Одоо ерөөсөө 2 жилийн өмнө биткойн 16,000 гэдэг түвшин хэдүүлээ харж ирсэн бол өнөөдөр 100,000 гэдэг түвшнийг бол өчтөр бол бидэнд харууллаа. Тэгэхээр мэдээж урт хугацаанд баг худалдаж аваад байсан бол мэдээж ашигтай байх байсжээ. Тэгэхээр Ethereum дээр хүлээж байгаа хүлээлтүүд ерхэд бол энэ. За 30 м бол арч. За юм дэшээ straight энэ дээр pullback хөлгөн орж ирэх юм бол long арилжаанд Ethereum дээр орох нэ гэж ойлгох хэрэгтэй. За USDT dominance-ийн үед за хэдүүлээ. Бас нэг том bearish-тай доош төрчихсөн. Дахиад нэг bearish дээр доошоос хүндэр магадaltaй гэсэн доошоос төрсөн. За одоо харин яв зурж байна вэ гэхээр за энэ маань ерөөдөө бол нэг эргэзээтэй зүйлэнд USDT dominance-ийн үед доош уналтын хөдөлгөөн нь бол паттерныхаа ихсэн цэг дээр бол ирчихсэн. Тэгэхээр ерөөдөө бол энэ импульс хөдөлгөөн бол хандсан байна гэж харж болж байгаа. Тэгэхээр за магадгүй хэдүүлэнд одоо нэг жоохон крипто койнод маань жоохон уналтын хөдөлгөөн орж ирэх буюу илүү хямдхан авах боломжийг бидэд өгч магадгүй гэж бодоод байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө юу гэж ойлгож байна гэхээр за энэ bullish pattern дээшээ сэтрээд эндээс нэг иймэрхүү паттерн өсөл зүгээр. За ингээс тэрх юм бол дараагийн энэ импульс хөдөлгөөн энд орж ирнэ гэсэн үг. За эндээс орж ирэх юм бол харин ч маш гоё өсөлтийн хөдөлгөөн орж магадгүй гэсэн ийм дүгнэлт байгаа даа. Тэгэхээр USDT dominance-ыг харъя. За энэ bullish pattern дээшээ сэтрэх үү гэдгийг нэлээд ажиглаж байгаа. За бас нэг анхаарах зүйл нөх юм бол за одоо чинь энэ хаашаас сэрдэг паттерн нөлөө гэж үзэх юм бол энэ өөрөө доошоос сэрэх магадлал өндөртэй паттерн гэдэг тийм үү. За тэгвэл энэ паттерн доошоо биш дээшээс сэрэх юм бол ерөөхдөө бол эндээс маш огцсон хөдөлгөөн орж хандлагатай байдаг. Тэгэхээр одоо энэ дээр бас анхаарах зүйл нөхөр энэ өөрөө дээшээс сэрэх магадлалтай паттерн. За тэгвэл энэ өөрөө ингэж явж хагаад доошоос сэрэх юм бол харин ч маш хүчтэй уналтын хөдөлгөөн буюу маш хүчтэй импульс хөдөлгөөн доошоо ороод ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ импульс хөдөлгөөн хүчтэй ороод ирвэл крипто дээр байгаа за койнууд маань өөрөө маш өндөр өсөлтүүдийг маш хүчтэй хурдан өсөлт үзүүлээд эхэлчихнэ гэсэн үг. Тэгэхээр leverage trade одоо олон XT яндрын тиймэрхүү яндрын хөшөөрөг ашиглаж байгаа хөшөөрөг ашиглаж байгаа арилжаа хийх гэж байгаа бол боломжтой байх хэрэгтэй. Мэдээж маш өндөр өссөн үеийнхэн дараа long арилжаа, short арилжааны нэг бол өөр аягүй эрсдэлтэй байгаад байдаг. Одоо жишээ нь ингээл XRP амар өсөж штэ гэд явцдаг, leverage-д тулгадаг. За leverage тулцсан арилжаанд ороод иймэрхүү хэмжээний stop loss-ыг бол чиний арилжаа дийлэхгүй учраас ерөөхдөө маш боломжтой арилжаа хийх хэрэгтэй. За бас маш их хүмүүс асууж байгаа зүйл нь юу гэхээр XRP хэд хүрэх вэ гэдэг асуулт. Хүн болгоноос ирж байгаа баг. Тэгэхээр XRP бол би ингээ ханшийн хөдөлгөөнд харах юм бол айгүй харьцангуй гайгүй ингэж дундаа correction хөдөлгөөн айгүй ихтэй яваад байгаа. За одоо ингээ харуул bullish pattern. За энд жижигхэн correction хөдөлгөөн орж ирсэн. За одоо энэ дахиад нэг гоё дэжгүй bullish маягийн pattern үүсээд байгаа. Тэгэхээр би XRP хийzээ сонирхгүй гэхээр энэ pattern-ыг дэшээс сэтэрчих юм бол энэ bullish pattern дэшээд сэтэрлээ. За одоо н арилжааны 3 оролтоо хэдүүлээ явчих штэ. За pattern сэтэрлээ, pattern сэтрүүлээд entry. За pattern-ы доор орох юм бол эндээс risk entry. За аггүй гэвэл энэ доовыг харж агаад дэшээс сэтэрлээ. Correction хөдөлгөөн энэ нь өөрөө томоороо add pattern болно. Add pattern-ы оролт pattern-ы доор pattern сэтрүүлээд гээд орж болж байна. За эсвэл бол дараагийн боломж нь юу гэхээр за доов сэтэрлээ. Дэшээгээ
Энэ даваас дэшээ хаяа хийлээ. Pullback хөдөлгөөн. Pullback дээр нь long арилжаа. За иймэрхүү байдлаар XRP дээр бас нэг арилжааны план гаргачихсан. Хүлээж байгаа энэ боломжтой нэг бол ерөөхдөө нэлээ ажиглаж байгаа гэж ойлгож болно. За ингээ ерөөхдөө бол энэ дугаар дээр хоёр арилжааны план гаргалаа. Тэгэхээр дараа 7 хоног дээр яг энэ арилжааны планууд маань хэр үргэлж эхлэх вэ гэдгийг харъя, апдейтүүд хийгээ явчих. За мөн бас дараа 7 хоногс одоо ерөөхдөө бол биткойн бол 100k хүрсэн учраас одоо илүү альткойнууд руугаа илүү орж гой шинжилгээнүүд хийя гэсэн бодолтой бол байгаа шүү. Тэгээд энэ магадгүй ингээд доошоос трейд энэ гэх юм бол эндээс нэг жижигхэн лонг арилжаа risk entry хийж болж байна. Тэгэхээр stop loss авч магадгүй штэ гэж бодож байгаа бол stop loss-ноос ерөөсөө айх хэрэггүй. Stop loss бол тодорхой хэмжээнд байх ёстой зүйл учраас энэ зах зээлийн нэг хэсэг учраас stop loss авсан ч гэсэн дараагийн арилжаанд төвлөрөөд энэ дээр нэг айхтар шаналаад шаардлагагүйгээр дараагийнхаа төлөвийг гаргаад арилжааг яваарай. За тэгээ бүгдэнд нь арилжааны амжилт хүсье. Дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа. Баяр таа.